Улсын хэмжээнд 226 мянга гаруй төрийн албан агч байгаа нь нийт ажиллах хүчний 19%-ийг бүрдүүлж байна. Алсын хараа 2050 Монгол улсын хөгжлийн бодлогод чадвартай, ёс зүйтэй, мэрэгсэн төрийн албыг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Монгол улсын төрийн алба олон улстай харьцуулахад ямар түвшинд байгааг төрийн албаны үр ашгийн индексээр тогтоолохоор төлөвлөжээ. Анх удаага Монгол улсад ёс зүйн хороо байгуулагдсан. Тэгэхээр энэ шинэ хууль, шинэ байгууллага, шинэ үндэсний хөтөлбөрүүдийг бас энэ олон улсын байгууллагын таниулж, энийг илүү сайн Монголд хэрэгжүүлэх, нутагшуулахад бид нар хэрхэн хамтарч яаж ажиллах вэ гэдгийг бас мэдүүлэх зорилготой. Дэлхийд тэргүүн байранд ялангуяа эхний 3-5 байранд байнгын орж идэг Канада, Солонгос бусад улсуудын төрийн албандаа хэрэгжүүлээд байгаа гол үр дүнгуудыг бид нар бас Монгол улсад нутагшуулах боломжийг судлах зорилгоор ийм хамтын уулзалтыг зохион байгуулж байгаа. Элчин сайдууд төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог зөв нэвтрүүлж, ажлын үр дүнгээс хамаарч шатлан дэвших зохицуултыг боловсронгуй олгох, улс төрийн хэд их нөлөөллийг арилгах, төрийн байгууллагын бүтэц орон тоог оновчтой, үр ашигтай байлгах зэрэг олон асуудлыг хөндөж байр сууриа илэрхийллээ. Жишээлбэл Канада улс гэхэд төрийн албаны тогтолцоонд шударга ил тод байдал бүрдүүлсэн. Ингэснээр төрийн албаны үр ашгийн индексээр олон чиглэлд тэргүүлдэг байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр Монгол улсад мэрэт зарчим төлөвшүүлж зохих чадамжуудыг төрийн албан хаагчдад ойлгуулах, удирдах түвшинд гендрийн эргэтгэж байдал хангах, ёс зүйн төлөвшил бий болгоход тусалсан. Засаглалын гол цөм нь төрийн алба. Тиймээс цаашид төрийн алба ирээдүйд учрах зорилтод бэлэн алба хаагчид нь оновчтой бодлого боловсруулах чадвартай болох ёстой. Үүнд бид үргэлжлүүлэн туслахад бэлэн байна. Монгол улсын засгийн газрын тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдрийг төрийн албаны өдөр болгож шийдвэрлсэн. Тэмдэглэлд энэ өдрийг тохиолдуулан Монгол улсад суугаа элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, Монгол улсын төрийн албаны түүх, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд хийх шинжилгээний талаар танилцуулж, туршлага судлалаа.